Hi MJ байна. Өнөөдрийнхөө бичлэгээр би бензин хөдөлгүүрийн түвшний систем болох port injection болон газолын direct injection буюу GDI системийн ялгаа болон ажиллах зарчмыг тайлбарлаж өгнө. За сүүлийн үеийн ихэнх автомашин нь болохоор бүх хөдөлгүүрүүд маань болохоор хөдөлгүүрийн эзлэхүүн жижигрээд тэгс ирнэ гаргаж байгаа чадал маань өмнөх том эзлэхүүнтэй байсан хөдөлгүүртэйгээ адилхан чадал гаргаад байгаа. За энэний цаад учир нь юу гэдэм бэ гэдэг талаар бас тайлбарлаж өгнө. Жишээлбэл одоо Wrangler гэдэг автомашин дээр байсан 3.6 литрийн багтамж хөдөлгүүр маань 2 литрийн багтамжтай турбо хөдөлгүүр болсон байх жишээ. За энэний цаана юу гэдэм бэ талаар тайлбарлаж өгнө. За port injection гэдэг маань болохоор одоо яг ихэнх автомашин за нэг 2015-16-аас өмнөх ч юм уу ер нь бол ихэнх автомашинд бол бүгдээрээ port injection гэдэг энэ системтэй хөдөлгүүртэй байдаг. За энэ системтэй хөдөлгүүрүүдийг болохоор яаж ажилладаг юм бэ гэхээр за энэ байна тийм эндээс агаар маань орж ирнэ. За агаар маань орж ирлээ. Орж ирж байгаа агаар дээр нь болохоор оруулах хоолойнд нь агаар орж ирэх замд нь болохоор түвшний инжекторээр түвш цацаад өгчдөг гэсэн. За тэгмүүд агаар маань түвштэйг холилдоод за тэгээд пош маань доош яваад сорох үед оруулах клап нэгдээд агаар түвшний холимог маань орж ирнэ гэсэн. За сорогч орж ирлээ. За буцаа шахагдана. Буцаж шахагдлаа. За пош маань тэгээд төлөв цэгийн орчимд ирэнгүүт очлуур маань очаяад за шаталт явагдана гэсэн. За ингэ шаталт явагдана. Энэ болохоор энэ хөдөлгүүрийн нэг онцлог нь болохоор за агаар бензин хоёр маань хоёлоо хамтдаа холилдоод орж ирсэн. За тэгээд Porsche маань доошоо дээшөө хооронд нэлээд хугацаа байдаг учраас энэ хооронд агаар бензин маань хангалттай холилддог байна. За энэ системийн маань инжектор маань оруулах хоолойн дээр байрладаг ямар нэгэн өндөр даралтгүй орчинд түвш цацдаг учраас энэ түвшний цацж байгаа даралт маань болохоор 3-4 бар буюу харьцангуй бага даралтай цацдаг байна. За тэгээд бензин хөдөлгүүрийн хувьд маань болохоор за агаар түвш хоёр маань болохоор тодорхой харьцаатайгаар байж хөдөлгүүр маань хэв ажилтдаг байгаа. За ерөнхийдөө онлын агаар болон түвшний харьцаа бол 14.7 харьцах нь 1 гэсэн харьцаатай байдаг нэ. За port injection буюу энд хижээлийн системтэй бензин хөдөлгүүр маань болохоор ерөнхийдөө бага ачааллын үед болохоор агаар түвшний харьцаа маань болохоор 14.7-оос 15.5-ын хооронд байдаг нэ. За тэгээд энэ хөдөлгүүрийн маань шахалтын зэрэг маань болохоор 10.5 харьцах нь 1 байдаг. За шахалтын зэрэг гэдэг тухай би өмнөх бичлэгүүдээр мөн ярьсан байгаа. За шахалтын зэрэг гэж юу юм бэ гэхээр за хөдөлгүүр маань агаар оруулах хатанда Porsche маань доош явж агаарыг сорж оруулна. За турбо чаржтай агаар маань даралттай орж ирнэ гэсэн. За орж ирсэн агаараа буцаад шахаад Porsche маань дээд төлөв цэг дээр ирэх энэ үед болохоор нийт орж ирсэн агаарынхаа эсвүнийг хэд дахин шахсан бэ гэдгийг илтгэдэг тоо үзүүлэлт байна. За тэгэхээр бензин хөдөлгүүрийн хувьд бол шахалтын зэрэг маань 7.5-аас дээдлэн 13 орчим хүртэл байдаг байна. За тэгэхээр энэ шахалтын зэрэг өндөр байх тусам хэд өндөр болчих юм бол бензин маань болохоор очлуур оч хаяг байхад өөрөө шатаад эхэлдэг байна шүү. Тэгэхээр яг шатаад эхэлдэг эндээс үүдээд за детонац буюу knock гэсэн үзэгдэл үүсдэг байна. За энэ талаар би өмнөх ямар хөдөлгүүрт ямар актанда бензин хийх хэрэгтэй вэ гэдэг бичлэг дээр илүү их тодорхой тайлбарласан байгаа. За детонац гэж юу вэ? Ямар үзэгдэл байдаг вэ? Тэр нь хөдөлгүүрт хэн нөлөөлдөг вэ гэдэг талаар ярьсан байгаа. За тэгэхээр ер нь ихэнх port injection түвшний систем, бензиний системтэй хөдөлгүүрийн шахалтын зэрэг нь 10.5 орчим байдаг. Ягаад гэвэл хэд өндөр хийчих юм бол эндээс маань агаар бензин маань цугтаа холилж орж ирдэг учраас буцаад шахагдах замд энэ шахалтын зэрэг хэд өндөр байх юм бол очлуур хаяг байхад за түвш бензин маань асаад хөдөлгүүрт детонац үүсгэж байдаг нэ. Тийм учраас ийм port injection-тэй хөдөлгүүрийг болохоор шахалтын зэргийг нэлээд өндөр хийх бараг боломжгүй байдаг байна. За GDI гэдэг түвшний системийн тухай ярив. За сүүлийн ийм болохоор ихэнх автомашинууд болохоор хөдөлгүүрийн багтаамж маань жижигрээд түвшний систем маань GDI гэх систем рүү шилжиж байгаа. За GDI систем маань болохоор за монголчууд бас нэлээд мэднэ.
Анх болохоор Mitsubishi-гийн Pajero, за асуудлын Galant энэ төр гэх машинууд дээр болохоор анх орж ижсэн GDI систем. За тэгээд нэг хэсэг байхгүй жаад одоо буцаа сүүлийн бүх ер нь бол ихэнх автомашин, бензин автомашин бүгдээрээ GDI системээр шилжиж байна. За мөн бидний мэдэх Toyota-гийн DI гэдэг бас за Toyota Grand Mark хоёрын дотор байдаг бас шууд цацалтай хөдөлгөөрүүд байдаг. За энэ хөдөлгөөрийн маань ажиллах зарчим юу юм бэ гэхээр за оруулах болгоор агаар явлаа. За Porsche маань доошлно. За тэгвэл оруулах клапан нэглэлээ. Оруулах болгоор агаар маань орж ирлээ. За Porsche доод тулын цэг дэрлээ. Эндээс буцаад шахаж эхэлнэ. За энэ хөдөлгөөрийн нэг онцлог болохоор агаар бензин маань энэ хөдөлгөөрт энэ төсний системд адилхан холилдож орж ирдэг зөвхөн агаар орж ирдэг хнэ. За орж ирсэн агарыг маань буцаагаад шахна гэсэн үг. За шахаад яваад нэлээд дээд тулийн цэг рүү дөхөж ирэх үед нь болохоор одоо энд инжектор маань болохоор шууд шатах камер руу түшээд бензинээ цацаж өгдөг гэсэн үг. За шууд шатах камер руу бензинээ цацаад өгчнө. За энэний нэг ажиллах чинь болохоор оруулах хоолой руу цацаж исэн бол энэ GDI тэжээлийн системийн хувьд болохоор шууд шатах камер руу бензинээ цацдаг гэсэн үг. За ингээд Porsche маань дэше явж байгаа агаар маань даралтаа болоод эхэлж гин тэнгууд даралтаа болж байгаа агаар руу түшний форсунг маань түшиг бензинийг болохоор шууд өндөр даралтаа шахаад өгч байгаа. За тэнгууд одоо ингээд ер нь ихэнх GDI хөдөлгүүрийн маань Porsche-гийн онцлог гэдэг тийм иймэрхүү агарыг хуйлуулж өгөх үүрэгтэй иймэрхүү эцтэй байдаг. За орж ирсэн агаар маань шахагдаад хуйларж гин. За хуйларж байгаа агаар руу өндөр даралтаар бензинийг цацаад өгч. За цацсангууд за инжекторын байрал хийцээс хамаарат түрш маань болохоор энэ орчлуурынхаа орчинд ингээд агаартай холилдно гэсэн үг. За тэгвэл орчлуурын орчинд илүү баян шатах холимог ингээд гадагшаа болохоор илүү ядуу шатах холимог гэдэг ингээд холимог бүрдээ явдаг гэсэн үг. За ингээд бүрдсэн холим руу маань болохоор одоо орчлуураар оч аянгууд зөв маань тесрэлт явагдаад ажиллах нэ. За би сая ярьлаа бензин хөдөлгүүр дээр болохоор эхлэхэд ч ярьсан. За агаар түвшний харьцаа гэж байдаг гэсэн. Агаар түвшний харьцаа маань 14.7 харьцах нэг байх юм шүү дээ. Онлын харьцаа маань болохоор за тэгэнгუთ агаар бензиний холимог маань ядуу буюу баян гэсэн хоёр төлөв байх нь шүү дээ. За баян болно гэдэг чинь бензин нэгсээд агаар нь багцсан гэсэн. За тэгэхээр 14.7-оос доош явах юм бол баян холимог гэж нэрлэх нь. За тэгээд доош явсаар ээж 6-аг харьцах нэгээс доош орчих юм бол хит баян холимог гэд хөдөлгүүр нь асгаа болцдог гэсэн. За одоо бид нар өвөл ч юм уу бензин хөдөлгөөрийг асааж үзчихсэн бол баяжчлаа гэж хасдгүү те. Задлаад сэвчээгээ аваад хатаагаад дахиж асаах хэрэг гардаг. За тэр баяжчин гэдэг чинь агаар бензин холимог маань 6-аас доош орсон гэсэн. 6-аас доош орсон гэсэн хангалттай хүчил төрөштэй хит бензинтэй болоод бензин маань тоосрохгүй болсон учраас орчлуур маань очоод тэр бензинийг шатааг өгсөх. Тэгэхээр яг баяжаад хөдөлгөөр асдах байна. За эсрээр ядуур нь гэж үүдэг юм шүү. За ядуу болно гэдэг нь 14.7-оос дээшээ болно гэсэн. 14.7-оос ерөнхийдөө 20 хүртэл явдаг гэсэн. За 20-оос дээшээ гарчих юм бол бас хит ядуураад хангалттай бензин болонгууд бас юу маань агаар бензин холимог маань асахгүй болчихно гэсэн. За тэгэхээр юм байна. Ерөнхийдөө ядуу агаар ихтэй бензин багтаа тийм холимогоор хөдөлгөөр ажиллаж бол илүү хэмнэлттэй байдаг гэсэн. За манай GDI хөдөлгөөр маань болохоор агаар них за бензин баг ийм байдлаар нэг ядуу холимогоор ажиллана гэсэн. За ядуу холимогоор ажиллана гэсэн нь бензинд хэмнэлттэй байна гэсэн. За манай GDI хөдөлгөөрийн маань болохоор агаар түвшний за харьцаа маань болохоор ерөнхийдөө болохоор ачаал багтаа үе дээр болохоор 16-аас 20 хооронд идэх байна шүү дээ. За тэгэхээр хит ядуу холимоор ажиллана гэсэн. За хит ядуу холимыг сая асаахад хүндрэлтэй байдаг гэж ярьсан тийм. Тэгэхээр энэ GDI хөдөлгөөрийн онцлог нь яаж холимоо асааж байгаа юм бэ гэхээр за инжектор за сэвчээ энэ хоёрын онцлогоос хамаарат за агаарыг дороос шахаад ирэнгууд за инжектор буюу форсунг маань болохоор бензин цацна гэсэн. Цацсангууд за ерөнхийдөө эзлэгүүнээр нь бодоод цацсан бензинтэй ингээд тооцоо үзэх юм бол ядуу холимоор ажиллаж байгаа. Яг үүндээ орчлон юуныхаа инжекторын байрлал хамаарат орчлуур орчиндөө баян холимог хүчдэг. Тийм учраас орчлуураа оч хаяхад
асуудалгүй асаад ажилладаг байна. За тэгэхээр агаар түвшний харьцаа гэдэг маань бас чухал байх нь. За дээрэс нь шахалтын зэрэг бас чухал байдаг гэж хэлсэн дээ. За port injection буюу энгийн бензин хөдөлгүүрийн шахалтын зэрэг нь 10.5-ыг харьцах нь 1 гэдэг бол GDI буюу шууд цацалтай хөдөлгүүрийг болохоор 10 шууд цацалтай хөдөлгүүрийн маань шахалтын зэрэг нь болохоор 10-аас 12 байдаг байна шүү дээ. За ер нь бол GDI хөдөлгүүрийнхөө энэ бол 12.5-ыг харьцах нь 1 гэсэн шахалтын зэрэгтэй байдаг байна. За энэ бол энэ шахалтын зэрэг маань бас бензин хөдөлгүүрөөр нэлээд өндөрт ордог байна. Тэгэхээр яг би өмнөх бичлэгүүд дээр хэлсэн шахалтын зэрэг хит өндөртэй бол детонац үүсэх магадaltaй бол. Тэгэхээр детонац үүсэх магадaltaй болохоор детонацийг эсрүүлэх чадвар өндөртэй бензин буюу А95, 98 гэсэн бензинүүдийг хэрэглэх ёстой гэж ярьсан. За тэгээ ямар шахалтын зэрэгтэй хөдөлгүүрт ямар бензин хэрэглэх вэ гэдэг бичлэг дээрээс маань илүү дэлгэрэн үзээрэй. За тэгээд GDI хөдөлгүүр дээр маань болохоор ерөнхийдөө турбо шахалтын зэрэг нь 12.5 ч гэсэн турбогүй GDI буюу шууд цэцэлтэй хөдөлгүүр дээр бензиний октан маань болохоор 91-ийг бол зөвлөсөн байдаг. За тэгэхээр 92 бензинээр асуудалгүй ажиллана гэсэн үг. За турбото GDI хөдөлгүүр дээр болохоор 95 бензинийг хийхийг зөвлөсөн байдаг хнэ. За ерөнхийдөө GDI шахалтын зэрэг нь өндөр хэрнээ яагаад детонац болохгүй ажиллаад идэг юм бэ гэж тийм асуулт гарч ирнэ. За тэгэхээр яг хөдөлгүүр маань агаарыг хит өндөр шахалтын зэрэгтэй учраас өндөр олон дахин шахах энэ дотор агаар маань илүү халахна шүү дээ. За халангууд одоо энэ энгийн port injection-тэй ижилхэн агаар бензин маань холилдсон байгаа биш. Дан агаар шахагдж байгаа нь дээрэс нь инжектор маань яг энэ шахагдсан байгаа агаар руу бензинээс цаад өгөн тухайн үед тэр хэсгийн агарыг бас хөргөх нь дээрэс нь яг детонац явж эхлэхээс өмнө яг очлуур маань бас очиад асаачдаг юм шиг. За тийм хийцэн онцлогоос хамаарат турбогүй GDI хөдөлгүүр маань болохоор 92 бензинээр ажиллаж болох нь. За турботоо болчингууд мэдээж энэ шахалтын зэрэг өндөр. Тийм учраас шахаж агаарын температур өндөр, дээрэс нь турбо маань өндөр даралтаар агарыг шахаж байгаа учраас энд агаарын даралт маань бүр өндөр болчоор дагаад температур нь илүү өндөр болдог хнэ. За тэгэхээр турбото GDI хөдөлгүүрт 95 хийхийг зөвлөдөг хнэ. За тэгээд одоо энэ нь бол GDI хөдөлгүүрийн нэг онцлог давуу тал маань болохоор энэ түшийг илүү хэмнэлттэй байх нь ш. Түшнийг илүү хэмнэлттэй ашигладаг гэсэн. За энгийн port injection энгийн бензин хөдөлгүүртэй харьцуулахад 5-аас 15% бензиний хэмнэлттэй ажилладаг хүн. За ямар хурим хэрэг хачаалтаа ажиллаж байгаас хамаарат 5-аас 15% хэмнэлттэй байдаг хнэ. За хэдүүлээ энэ дээр нэг тооцоо бодоод үзье. За ерөнхийдөө одоо хэдүүлээ энэ энгийн бензин хөдөлгүүр за шууд цацалтай GDI хөдөлгүүр хоёр маань болохоор 100 г бензинийг шатаахад хэдэн киловатт чадал гаргаж чадах вэ гэдэг талаар ингээд тооцоо хийгээд үзье. За эндээс аль хөдөлгүүр маань илүү хэмнэлттэй вэ гэдэг маань харагдана гэсэн үг. За одоо би ярьсан одоо энэ юунд болохоор энэ тооцоог хийхэд нэг чухал үзүүлэлт байгаа нь болохоор тэр юу юм бэ гэхээр thermal efficiency буюу дулааны ашигт үйл гэж нэг үзүүлэлтнээс маш чухал байдаг. За дулааны ашигт үйл гэдэг маань болохоор юу юм бэ гэхээр за энэ хөдөлгүүр маань түр шатаагаад за шатааж байгаа түршнийхээ хэр их хэсгийг нь болохоор ажил болгож чадж байгаа юм бэ гэдгийг илтгэдэг ийм коэффициент өгөх нэ. За энэ дулааны ашигт үйл маань болохоор юутай шууд холбоотой байд юм бэ гэхээр за дулааны ашигт үйлийг бодож гарахад нэлээд олон томьёо ашиглаад ингээд томьёо хургалтыг бодож байгаа. За ерөнхийдөө тэр томьёонд болохоор юу оролцдог юм бэ гэхээр энэ хөдөлгүүрийн шахалтын зэрэг оролцдог хүн шүү дээ. За тэгэхээр шахалтын зэрэгээс маань дулааны ашигт үлийн коэффициент шууд хамаардаг нэ. За тэгэхээр port injection энгийн бензин хөдөлгүүрийн дулааны ашигт үйл нь болохоор за шахалтын зэрэг нь ерөөсөө 9-ээс 11 байдаг хөдөлгүүрийн дулааны ашигт үлийн коэффициент нь 25-аас 30% байдаг байна. За тэгэхээр одоо энэ дээр харж байна port injection-ыг болохоор 10.5 гэж байна те. Тэгэхээр port injection буюу энгийн бензин хөдөлгүүрийн дулааны ашигт үлийн коэффициент нь 25-аас 30 байх нэ. За GDI хөдөлгүүрийг болохоор дулааны ашигт үлийн коэффициент нь хэд байд юм бэ гэхээр ерөнхийдөө за шахалтын зэрэг нь 12.5 байна те. За ингээ бодъё 10-аас 12-той шахалтын зэрэгтэй хөдөлгүүрийн дулааны ашигт үлийн коэффициент нь ерөнхийдөө 30-аас 38 байдаг нэ.
30-аас 38% байдаг хон. За гэсэн тэгээд дулааны ашиглуулын коэффициент гэдэг нь шатааж байгаа түвшний хэр их хэсгийг ажил болгож чадж байгаа юм бэ тэрийг хэлдэг хон. За энэ бензин хөдөлгөөний дулааны ашиглуулын коэффициент ер нь бол ерөнхийдөө 25-аас 91 35 орчим. За GDI гэх мэт хөдөлгөөх 38 орчим хүрдэг байх нь. За 40 хүрдэг. Ер нь бол 40 хүрэхэд бол хэцүү байдаг байх нь шүү дээ. За дизель хөдөлгөөрийн бол дулааны ашиглуулын коэффициент илүү өндөр байдаг. За миний санджаар өнгөрсөн онд байна. За хятадын Weiche компани үйлдвэрлэсэн хөдөлгөөрийн дулааны ашиглуулын коэффициент анх удаа 51%-ийг давсан байдаг. За тэгэхээр ерөнхийдөө шатааж байгаа түвшнийгээ 51%-ийг ажил болгох, механик ажил болгоод бусдыг алж байна гэсэн. За хаашаа алдаад юм бэ гэхээр за ер нь болохоор за энийг бодъё. 30%-ийн ажил болгоо 100% түвшин оржуулаа 30%-ийн тархиулыг эргүүлэх ажил болгож байна. 70% алдагдчих. Хаашаа алдагдсан бэ гэхээр за энэ бүх хэдангууд үргэлжлэлтэнд алдагдана. Хамгийн их алдагдсан болохоор утаа болоод дулаан болоод яндагаар гарна. Дээрээс нь дулаан болоод үргэлжлэлийн систем рүү алтдаг байна. За тооцоонд эргээд орцгоё. За тэгэхээр дулааны ашиглуулын коэффициент маань энгийн бензин хөдөлгүүр дээр хэдүүлээ 30 гэдээ авчи. Хамгийн өндөр нь авчи. За GDI хөдөлгүүр дээр болохоор дулааны ашиглуулын коэффициент 38 гэдгээр авчи. За энд болохоор Q гэдэг маань болохоор юу юм бэ гэхээр энерги байх юм шүү дээ. За энерги. За энэ энергийг одоо хэдүүл одоо ер нь за 100 г бензинийг шатаагад хэдэн киловатт чадал гарах тооцоо хийж байгаа бид нэртэй. За тэгэхээр энийг ингээд томьёогоор хураад үзэхээр ерөнхийдөө 100 г түвш маань бензин маань шатахдаа 4.4 мегаджоул гэдэг ийм дулааны энерги ялгаруулдаг байна. За энийг Q-га хэдүүл 4.4 мегаджоул. За дулааны ашиглуулаа болохоор энгийн бензин хөдөлгүүр дээр 30. За GDI хөдөлгүүр дээр 38 гэж авчия. За тэгээд чадлыг болдог том юм те. Дулааны ашиглуулын коэффициент за түвш шатаад гарч байгаа энергээр үржүүлнэ. Тэгээд киловатт руу шилжүүлэхийн тулд 60 гоцны. За энэ дээр байна те киловаттыг боддог том юм байна. За мегаджоулаар секундэд 3000 орчим киловатт гарна. За хэдүүл одоо энгийн бензин хөдөлгүүр дээр бодъё. За дулааны ашиглуулын коэффициент хэдүүл 30-аар авъя гэсэн те. За T-3-ыг авчи. За тэгээд 100 г түвшнээс ялгарч байгаа энерги нь бол хоёулаа адилхан 4.4 мегаджоул. За T-3 4.4 мегаджоулаар үржүүлээд киловатт руу шилжүүлэхийн тулд 60 секунд ногооч. За энэ үед болохоор 22 киловатт гэж гарч байна. За тэгэхээр энгийн бензин хөдөлгүүр маань шахалтын зэрэг нь 10.5-тай. За тэгээд дулааны ашиглуул нь 30-тай энгийн түвшний системтэй хөдөлгүүр маань болохоор ерөнхийдөө 100 г бензинээр 22 киловатт чадал гаргах нэ. За GDI дээр тооцоог үзье. GDI дээр болохоор шахалтын зэрэг нь өндөр учраас за дулааны ашиглуулын коэффициент 38 авчи. За тэгээд тэг 30 томьёонд оруулаад тэг 38 4.4 мегаджоулаар үржүүлээд киловатт болгохын тулд 60 секундэд даваа. За тэгэх юм бол GDI хөдөлгөөрийнх маань 27.8 киловатт чадал гаргах нэ. За тэгэхээр энгийн бензин хөдөлгүүр маань 100 г бензинээс 22 киловатт чадал, GDI хөдөлгүүр маань 27.8 киловатт чадал гаргаж байна. За тэгэхээр яг адилхан бензин зарцуулж байгаа нэ GDI маань хөдөлгүүр маань илүү их чадал гаргаж байна. Тэгэхээр яг GDI хөдөлгүүр маань илүү хэмнэлттэй байх нэ. За тэгэхээр энэ дээр би ярьсан GDI хөдөлгүүр маань энгийн бензин хөдөлгүүртэй харьцуулбал 5-аас 15% илүү бензин хэмнэлттэй байх нэ. За тэгэхээр GDI хөдөлгүүр маань ерөнхийдөө юу өндөртэй байх нь дулааны ашиглуулын коэффициент өндөртэй байх нь за нэгж 100 г ч юм нэгж бензинийг шатаах үед гаргаж байгаа чадал нь илүү байх. За тэгэхээр яг энэ энгийн бензин хөдөлгүүр маань 22 киловаттыг гаргасан. За GDI хөдөлгүүр маань болохоор энэ хоёр адилхан багт амжилттай хөдөлгөөд тооцоод үзвэл за хэдүүлээ 27.8 киловатт байна. Энийг 22 энэ тухайн GDI хөдөлгөөрөө 22 киловатт гаргадаг болгоё гэж үгүй. За энэ үед хэдүүлээ юу бууруулж болох вэ гэхээр за тухайн хөдөлгөөрийн хэмжээ эзлэхүүнийг маань болохоор бууруулах боломжтой болчихно гэсэн. За тэгэхээр яг GDI хөдөлгөөр маань эзлэхүүн багтаа байгаа нэ. За өөрөөсөө яг эзлэхүүн ихтэй том хэмжээний том багтаамжтай энгийн бензин хөдөлгөөртэйгээ адилхан чадал гаргах боломжтой болдог нэ. За тэгээд
GDI хөдөлгүүрийн маань давуу тал юм хан. За сул талууд бас байдаг нэ. За энэ дотор маань шахагдсан даралтай агаар руу за инжектор маань бензин цацаад агартаа холилдуулахын тулд илүү өндөр даралтаар цацах хэрэгтэй. За энгийн бензин хөдөлгүүр болохоор даралтгүй орчинд бензинээ цацдаг учраас 3-4 бар цацдаг бол GDI хөдөлгүүрийн инжектор маань ачааллаас шалтгаалж 2-оос 200 барын даралтаар бензинээ цацчихж за агаар бензинээ хольж өгдөг бахнэ. За тэгэхээр энэ өндөр даралтыг гаргахын тулд илүү өндөр даралт гаргадаг түвшний ноцоос хэрэгтэй. За ноцоос маань илүү өндөр даралт гаргахын тулд доторх хийц маань илүү их нарийн байх хэрэгтэй болчихно шүү дээ. Тэгэхээр яг илүү нарийн хийцтэй. За инжектор маань бол шууд өндөр халуунд шууд шатах камер тарьдаг учраас бас өндөр халуунд хэсвэртэй бас онцлог хийцтэй байх хэрэгтэй байх нь эндээс шалтгаалаад хөдөлгүүрийн маань үн за тэгээд эд ангуудын үн маань дагаад өсдөг байх нэ. За тэгээд бас энд тавигдах түвшин тавигдах стандарт нь илүү өндөр болчих нь. За түвшинд агуулгаж байгаа усны агуулгамж за тэгээд түвшний шүүрэн дээр тавигдах шаардлууд маань дагаад илүү өндөр болчихдог нэ. За GDI хөдөлгөөний давуу тал нь түвшний хэмнэлт илүү их чадал гаргах нь. За энгийн бензин хөдөлгүүрийн маань давуу тал болохоор түвш их зарцуулдаг ч гэсэн хийц маань илүү энгийн болдог нэ. За тэгээд өнөөдрийн маань порт инжекшн буюу энгийн бензин хөдөлгүүр GDI хөдөлгүүр хоёрын маань харьцуулсан бичлэг маань энд хүрч байна. За тэгээд манай бичлэг маань таалагдвал за манай бусдаа түгээгээрэй. Тэгээд манай Facebook болон за манай YouTube суваг дээр лайк дараарай. Лайк, subscribe дараарай. Баярлалаа.